Өнөөдөр харин дуулах гэдэг ханз үзнэ. За дуулах. Чан. За дуулах гэдэг чинь амтай холбоотой учраас ханзанд нь дэлгүүр ханз нь нөгөө дөрвөлжин буюу ам гэдэг дэлгүүр ханз явж байна. Тэгэхээр дуулах. Дагаад уншия. Чан. 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 我爱唱歌. Би дуртай чан дуулах. Юу дуулах юм? Гэ дуу. Тэгэхээр би дуу дуудвал би дуу дуулах дуртай. Дагаад уншлаа. 我爱唱歌. 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 白天我们唱歌吧. 白天өдрийн цагаар 我们 бид нар минь олон тоо те. 我们 бид нар 唱歌吧. Дуудуулъя л да. Дагаад уншия. 白天我们唱歌吧. 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 Сайн байна. Дараагийн жишээ. Тэр дуу дуулаад бид бууз идлээ. Та чангэ. За та гэдэг нь нөгөө эмхтэй гэдэг дэлгүүр ханцтай эмхтэй та байна. Тэгэхээр тэр дуу дуулаад 我们吃包子. Бид нар идлээ бууз. Дагаад уншия. Та чангэ. Та чангэ. 我们吃包子. 我们吃包子. Ээж мөн дуулах дуртай. Мөн гэхээр бас гэсэн үг те. Тэгэхээр е явж гин. Дагаад уншлаа. Мама е ай чангэ. Мама е ай чангэ. Мама е ай чангэ. Өнөөдөр үзэг чан дуулах.